2021 оны наадмаас хойш Монгол улс чөлөөт уналтын хурдаар годройтон унаж, шатхуун болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үн тасралтгүй өсөн нэмэгдсээр ард иргэд маань үндсэндээ модоо барин дампуурч тартагтаа тулан хоосорч байхад дээрмэн сандалын суусан олигархууд харин гэрлийн хурдаар улам бүр баяжиж хэллээ. Ердөө 5 сарын дотор шүү дээ. 150 хоногт амжиж бүгд бүтэн улсыг дампууруулж болдог байх нь. Харлаа, үзлээ. Хар хэттийн хараал хөрвүү, халуун орны хижиг тусуу. Юу болов? 2020 оны сонгуулийн үетэй харьцуулахад бүх төрлийн бараа бүтээгдэхүүн багадаа 2-3 дахин нэмэгдчихэд байхад л та бидний гар дээр ирдэг цалин дэтгэвэр нэг төгрөгөөрч дээшлээгүй байгаа нь төрийн эрхэм зуусан Монгол Ардын нам гэж улс төрийн тэр байгууллага нь Монгол улсын иргэдээс бүрдэл болсон уу? Эс бөгөөс эрлиз хунхуузуудаар дүүрсэн дээрэмчин тонуулчдаар дүүрсэн газар болов уу гэдэг аймаар асуултын хамгийн товч тодорхой хариулт нь энэ болоод байна. Хэрвээ эдгээр 76 лой өрчөө хулгайч нарын ядаж 20% ч гэхнэ Монгол хүний төлөө, Монгол улсын төлөө жаахан ч гэсэн цоглох зүрхтэйсэн бол өдийд арай ч ингэж ард иргэдэд хөсөр хаяж аимшигтай ядуурл гуйланчлал руу түлхэн унаахатлаа сумын хөлөө соёлын ордон айргны өргөнд тэр бумаар нь мөнгө цацаж суухгүй шүү дээ. Богд зонховчуудаа. Энэ аимшигтай уруутал дороотлон зөвхөн ард иргэд бидний толгой дээр л бууж байгаагаас бус дээрмэн сандалын суусан дарганаа тол дээшлэн дэвших гарц гүүр болж байгааг бид өдөр бүр илэрч буй хээл ахвал авилгын гэмтэргүүдээс тодоос тод харсаар суунда. Сая долларын авилга дээр гардуулсан хулгайч ял шийтгэлээ өөрөө сонгож 40 сая төгрөгөөр торгуулан инээд алдсаар гэртээ харжээ явахад үннийг илчилсэн эмэгтэйчүүдийг оюун эрдний цагдаа нар нухчин дарж далайлган сүрдүүлж баривчлан байцааж торгон туйлдуулж дээрлэхэн басамжилж байна. Бүр сүүлдээ тэдгээр харгас цагдаа нар ганц муу эмэгтэйд 5-6 зодуулсан гэх үнэмшилгүй зохиомл хэрэгтэж яллахаар оролдож эхлээд байна. Энэ юу н ямар гэчийн нийгэм бэ? Дэлхийн хаана ийм дампуурсан улс орон засаг төр байна? Ийм дампуу улс орон байдаг гэж дууснуу та нар. Би лавдуулаагүй. Гэхдээ одоо биеэрээ үзээд хараад дотор сууж байна. Ердөө 5 сарын дотор бий болсон дээд зэргийн дампуу нийгэм. Энэ бүх уналт, ухралт, ядуурл, үнийн өсөлт, хамаа замбраагүй хээл хахуул, авилгал, хүчирхийлэл, дээрэнгүүлэл, хуулийн завхрал, дампуурл, ер нь яг хинээс юунаас үүдэлтэй вэ гэдгийг та нар ядаж нэг удаа ч ихнэ бодож үзэх ёстойсон доо. Хинээс юунаас ихтэй юм бэ тэгвэл хамаг хэрэг ердөөл нийгэм үү дампууг ачгаараас л үүдэлтэй болж таарлаа. 30 хүртлээр хот орж үзээгүй гэж ярих мөртөө 30 гарсан ах нартай хотод уулзаж яриаг нь сонсоод тэр үед байгаагүй Google-с хэлсэн үгийг нь хайлтхийн тулгаж үздэг байлаа хэмээн шүглддэг сумын төвийн жижүүр байсан ичгнүүргүй худалж дэсэл үүдэлтэй юм. Хүн худалж байж болно. Гэхдээ ядаж хагас дутуу ч гэсэн ажил аваад явж чаддаг байх ёстой л доо. Өөрөө чаддаггүй юм бол олигтойгон хүнээс зөвлөгөө аваад сууж болно л доо. Гэвч ингэж чадахгүй байгаа хүнээс ер нь юу хүлээх юм бэ? 4 жилийн өмнө талбай дүүртэл гэр барин жагсаж байж эрх мэдэл хүрсэн тэрээр өнөөдөр босоо гамбаагийнхаа майхнаас 100-ыг нь авч зугтаал холтлоо моширсон лувсан намсрын оюун эрднийг л засгийн тэргүүнээр тавьснаас энэ бүх хямрал дампуурал бий болжээ. Та бүхэн он сараар нь хөөж бодоод нэг үзээрэй. Жухамхүү газрын гайг танилгүй төрийн толгой тавьснараа монголчууд бид өнөөдөр бүхэл балгийг нь өртөж хамгал байдаг амь амжиргаагаа тавиад туучж байгаа хэрэг шүү дээ. Ганцхан хүнийг жаргуулахын төлөө улс готлоороо дампуурч байгааг өнөөдөр дэлхийд даяараа харж байна. Ганцхан этгээд төрөөр тоглосноор 3 сая иргэн модоо барьлаа. Ганц ч асуудал шийдэж чаддгүй этгээдэд төрийн тамга бариулсныхаа горыг өнөөдөр бид ходоодороо мэдэрч суун. Хараал гэж юм хэрвээ байдаг бол тэр нь оюун эрдэнээр бийжин Монгол үндэстний толгой дээр бууж иржээ. Хямрал гэж юм нь барих биетэй харах дүрстэй байдаг бол тэр нь оюун эрдний дүрээр монголчуудын тооноор орж ахуй амьдралыг нь түүэж эхэлжээ. Иргэдээ дампуурч явахад эстрадын дунд таан зэрэг мансурж байдаг энэ мулгууг зайлуулахаас нааш Монгол хүний амьдрал хуучин хэвэндээ орохгүй нь болтой. Сүүлийн 30 жилд олон хулгайч лойрчдаар төрөө самруулж байсан бидний монголчууд. Гэвч олон тэнгийн дундаас оройгүй тэнэг ийм мулгууг үдсэнгүй явжтай бид. Оюун эрдэнэ бол хар хэттийн хараал мон гэдгийн хамгийн том нотлого нь замын үүдээс ирж буй ачаа тээврийн үнийн өсөлт ба түүнтэй холбоотой үнийн галзуурал юм. Лувсан намсрын оюун эрднийг сайд болохоос өмнө 4 сая төгрөгөөр Улаанбаатар хотод ирдэг байсан машин ачаа өнөөдөр 60 сая төгрөг болон тэнгэрд нэсч 650 км зайд ачаа тээвэрлэх үн өртөг 15 дахин нэмэгдснээр тайлбарлаж болно. Энэ бол авилгын өртөг шингэсэн үн юм. Ийм өндөр үнээр ачаа зөөдөг улс орн дэлхийд Монголоос өөр хаач байхгүй. Ажил хийлгүй. Харин эсэргээрээ ажил гацааснаар олж буй тэр 15 дахин өндөр үнээр нугарч ард түмний нуруунд дээр бууж байгааг бид хар хэттийн хараалхаас өөр юу гэж нэрлэх юм? Үүний хариуцлагыг өнөөдөр Монгол улсын төрийн тамгыг дарж хар муу явдалтай халтаргээд сайдын томилгоог атгаж суугаа оюун эрдэнэтэй тооцохоос өөр хинтээ тооцох вүлээ? Лувсан намсрын оюун эрдэнэ бол хар хэттийн хараал шингэсэн бэрд байж үнэндээ үүнээс өөрөөр тайлбарлах арга олдохгүй байна. Бидний толгой дээр юу гэчийн хараал жатаг ирээд суучгаа гэж та бүхэн бодоод нэг үзээрэй. 4 саяас 60 сая болон огцом нэмэгдэж 15 дахин нугардаг ийм асар их ашигтай хосгүй
мундаг бизнесийг дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй. Зөвхөн лувсан намсрын оюун эрдний засаглал үүнийг хийж чадна. Монголчууд бид, Монголын ард түмэн бид 30 хэмээн хүйтэнд 30 мянгуула жагсаж цуглаж байж энэ хүнийг төрийн өндөр суудалд суулгасан билээ. Хариуд нь тэр этгээд бидэнд ийм л маягаар салаавч өглөө. Ийм л юмыг хараалж ятдаг гэхгүй юм бол өөр юг хараалж ятдаг гэх юм. Тэгэхээр оюун эрдэнэ бол Монголын ард түмнийг хараасан хараалж ятдагын амьд биелэл мөн аж ахуй. Өөр тайлбар одоогоор олдохгүй байна. Хараалыг чухам яаж зайлуулах вэ?